За энэ талаар ер нь Монголын төр засаг бол нэлээд анхаармаар байгаа байхгүй юу? Тийм ч учраас манай сэдвэрч гişүү энэ хуулийг санаачлаад энэ асуудлыг шийдэхэд нөлөө ингээ явж байна л да. За харин тэр боловсролын яамнаас хэлж байгаа тэр нэг ганц нэг үг нэг сонир санагчлаа. Тэр дуршилт гин үү? Хүүхдүүдээр дуршиж болохгүй шүү дээ. Ер нь энэ Монгол ардын наам сүүлийн 10 жилд ингээ засаглаж байгаа маа. Тэгээ энэ боловсролоор бол малчтаар бол тоглоо дууслаа л да. Боловсролын байдал бол туйлын хүнд байна. Ижүүл нэгдүгээр жилийн өмнө хичнээн жолон сайд сольж явда засаглаж явах та. Тэгээд боловсролоор бол монголчууд ер нь гайгүй байдаг байсан. Одоо ганц нэг хүүхдүүдийг л гэхээс биш нийлэнкүүтэй бол тэр писагийн шалгалт малгалтыг харж байхад бол 2 ангиар гоцорсон байна гэж хэлсэн шүү дээ. Тэгээд боловсролын госрогдол, боловсролын ядуурл гэдэг бол айгүй хэцүү л дээ. Тэгээд 50% нь одоо ядуурсан энэ тэргээл 33% нь нэг ядуу гэж байгаа байхгүй юу? Тэгээд дээр нь боловсролын хувьд одоо ингэж 10 жил Монгол ардын нам авилга хулгайд идэгдээд ингэж явж байгаа хоорондоо тийшээ зориулж болох тэр их мөнгийг бол ингээ үрдсэн байгаа л да. Тэгэхээр энэ их эцгүүдийг бас журам гарна. Энэ орчамч энэ ороод энэ л одоо энэ хоёр мөлчлээ шүү дээ гэх юм л та. Гамбат шүү 1 минут асуулт дуусгая. За их эцгүүдэд шаардлага тавигдах уу? Гэртээ нөгөө сургаж барих тэр 6-7 настай хүүхдүүдийг. За нэг суман дээр ч одоо 7-8 хүүхэд байдаг гэнэ л дээ. Тэр сумын дотор байр майр энэ тэр бол үндэ хүнд штэ. Аль нэг их эцэг нь байхаас шиг аргагүй тийм байдалтай байдаг. За үнэхээр одоо байлганы бодох юм бол тэрний нөхцөл мөхцөлийг бол маш их сайжруулмаар юм шиг байна. Мөнгөө бол тийш нь зориулмаар юм шиг байна. Тэгээ манайхан одоо учир утгагүй шинжилгүүдийг хийдэг. Тэр уугарж үсгэж хилжиж जैन, болж जैन гэл. За тэр ковидос зайны сургалт хийж जैन гэл ингээ явсан. За Америкт бол сая 3 сая 500 их сураад ингээ болдог энэ тэргээд энэ бол бас их сайн жишгэлтэй. Үнэхээр ажиллаж чаддаг бол за зовын гişгшүү хариулъя. Хууsanаас гişүү. За тэгэхээр ер нь бол яг бид нар мэдээж хүүхдийн эрх ярилгүй яах вэ? Гэхдээ тэнд бас хүүхдийн эрх зөрчигдөд байгаа гэдгийг бид нар бас айгуу сайн ойлгох ёстой. Өөрөөр хэлэх юм бол энэ бол зөвхөн 6-7 настай хүүхдийн тухай яригдж байгаа. Тухайн одоо 6-7 настай хүүхэд эцэг эхтэйгээ байх боломжгүй, дотор байранд байх яг адилхан чанар хүртээмжтэй боловсрал эзэмших эрх нь хангагдж байгаа юу гэвэл өдөө орон нутагт бол энэ байдал байхгүй байна. Тэгэхээр бид нар хувилбарт сургалт буюу хэрхэн тэр хүүхдүүдийг эцэг эхтэйгээ хамт байлгаад түүн дээр нь сургалтын байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах боломжтой юм, ямар хөтөлбөрөөр сургах ёстой юм, хэрхэн нийгэмшүүлэх юм, багш нь ямар оролцоотой байх юм, эцэг эх ямар оролцоотой байх юм гэхээр энэ боломжит хувилбаруудыг бид нар гаргаж иж бодох ёстой. Тэгэхээр энэ хуулийн төсөл бол энэний эхлэл гэж харж байгаа. Энэ хуулийн төсөл дээр одоо зүгээр нэг 5-6хан заалттай юм шиг харагдаж байгаа боловч дотор нь яг хөтөлбөрөө батлах, түүн дээр хяналт тавих, журмаа батлах, бэлтгэл ажлаа хангах гэдэг энэ бүх зохицуултуудыг бол тусгаж өгсөн байгаа. Мэдээж одоо яг хэлцэх хэсэг хэлцэгтэй дэмжигдсэний дараа үүн дээр баяжуулах гэдэг юм уу, бас анхаараагүй зүйлс байвал энийг өөрчлөх ямар нэг байдлаар энэ одоо хувилбарт хөтөлбөрийг явуулах боломжийг бид нар бий болгох тал дээр бас боловсролын яамтайгаа одоо гişүүд ажиллах боломжтой юм а гэж хараад байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол за бид нар одоо багийн баг сургууль гэж байна. Сумын
сургууль байна. Тэгэхээр багийн баг сургуулиуд дээр магадгүй одоо юу гэдгийг 2-7 хоногт нэг удаа ирэх ёстой ч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл сардаа нэг удаа ирэх ёстой ч гэдэг юм уу. Багш тухайн айлуудаар явж одоо нөхцөл байдал буюу тухайн сурагч сурах боломжтой байгаа эсхийг эхлээд шалгаж иж тэр эрхийг нээж өгөх. Яг гэвэл энэ сонголтод болохоос биш бүгдийг нь тийм болгочихж байгаа биш. Тэгэхээр энэ өөрөө тухайн хүүхдийн эрхийг хамгаалаад чанартай хүртээмжтэй боловсролыг эзэмшихт нь яаж одоо боломжит байдлаар илүү таатай нөхцөл байдлыг бий болгож болох нь вэ гэдгийг боловсролын яам бас хамтарч хэрэгжүүлэх ёстой гэж харж байгаа юм. Өмнө үүнтэй холбоотойгоор бид нар ер нь нэг юмыг аягүй сайн бодох хэрэгтэй болсон. 12 жилийн сургалтанд шилжсэнээрээ уг нь бол 1-2 дугаар ангийн хүүхдийг зөвхөн нийгэмшүүлэх, зөвхөн сууд сургах, зөвхөн гар хураг эвсэлтэй болох тухай яригдчихсэн байтал одоо нөгөө 10 жилийн академик сургалт чинь 12 жилийн академик сургалт болсон. 6 настай хүүхдийг яагаад заавал тэнцээ бичүүлж 35 үсгийг бичиж сургах гээд байгаа. Тэр жижигхэн гарданд чи хэцүү байгаа ш. Тэгэхээр бид нар энэ хөтөлбөрөө ч гэсэн эргэж харах хэрэгтэй. 6-7 настай хүүхэд заавал бидний 10 жилийн 8-9 настай хүүхдийн сурдаг байсан хөтөлбөрөөр сурах албатай биш байхгүй юу? Тэгэхээр энэ эднийг ч гэсэн бид нар бас харах хэрэгтэй. Ингэжээж тухайн орон нутгийнхаа онцлогийг, улс үндэстнийхээ онцлогийг бас бид нар эргэж харах хэрэгтэй байна. За Сэдвэр шүнэмж хариулъя. За энэ бол нэмж хариулъя. Гамбат гишүүний асуултанд. За энэ намуудын мөрийн хөтөлбөрт байгаа. Тэгээ сонгуулиар бол яг энэ асуудлыг малчид, хилчдэд ярьдаг. За энэ хууль ингээд цаашаа дэмжигдээд явбал гишүүдээс бас санал гарч байгаа. 36 гишүүн дэмжиж гар үсэх зурсан. За хэлний став дээр байгаа хүүхдүүд орох юм байна. Яг энэ зовлон адилхан байна. Мөн дээрээс нь тариаланчд орох юм байна. За өчигдөр бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ сургахад маш хэцүү байдаг. Тэгээд энэ чинь 1-2 дугаар ангид бол энэ тоглонгоо сурах хэвээр. Тэр хүүхдүүдийг ширээ сандал дээр тэгж удаан суулгах ёсгүй. Энэ одоо дэлхийн хандлага бол тоглонгоо сурах хэвээр. За мөн одоо сургалтыг бол энэ улсын багш их сургуулийн оюутнууд дадлага хийх хэвээр.